Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Гэр бүлийн радио 104.5, 84.5 суваг дээр бидэнтэй хамт байгаа үзэгч, сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Их өвхрүү гаргийн судалгаа 71 нэвтрүүлэг маань гэр бүлийн радиогийн 20 дугаар эфирээс сонсогч танд хүрэхэд бэлэн болсон байна. За та бидний нэвтрүүлгийг үзэх боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг захин орчинд буюу Facebook дээр хийх юм бол манай радиогийн пэйж гарч ирнэ. Энэ пэйж дээр маань нэвтрүүлэг маань шуудаар дамжуулагдж байгаа учраас нэвтрүүлэгтэй маань хамтдаа байгаарай гэж үзэгч, сонсогч таныг урьж байна. За ингээд өдрийн мэндийг баясаагчтай хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн радио судалгаа 71 нэвтрүүлгийн манайда цоо шинхэн дугаар хэлэхэд бэлэн болж байна. За тэгээд микрофон маань ягаад суулгаад байна. За микрофоныхаа өвчрийг олж явах хооронд за юу нэг асуулт байна. За сэтгүүлч, сэтгэл судлаач, баясгалан гэр бүл судлаач их цалбанаар өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлэг дээр орчин үеийн одоо стресс гэдэг сэдвэр өнөөдөр хамтдаа ярилцахад бас бэлэн болсон байна. За тэгээд манай үзэгчид, сонсогчид бидэнтэй хамт байгаарай. Нэвтрүүлэгт маань бас өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. Нэвтрүүлэгтээ шуудаар холбогдъё гэвэл 9986 104.5 гэсэн эфир утас нээлттэй байгаа шүү. За болцсон уу? За боллоо. За яаж энэ сонсогдох нь ямар байна? Чихвчээ жоохон чангалаа. Чихвчээ жоохон чангалаад өгье. За. За судалгаа 71 нэвтрүүлэг маань өнөөдөр орчин үеийн стресс гэсэн сэдвээр эрхэм сонсогч танд хүрэхэд бэлэн болсон байна. Та гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаа дагаад лайв стримтэйгээр үзэх боломжтой. Мэдээж 3W1045 гэсэн захим хуудас за 104.5 гэсэн долгионууд нээлттэй. За тэгээд уцаар шууд холбогдох бол 9986 104.5 нээлттэй. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаачид хамтдаа мэдээж одоо тэ асуудлыг их үндэстэйгээр нь судалгаатайгаар нь үнэн бодиттойгоор нь зөв мэдээлэл, зөв ойлголтыг танд өгөхийг хичээнэ. Тэгээд хамгийн төгсгөлд нь бол мэдээж яг энэ асуудал ийм судалгаа байгаад байгаа юм байна. Ийм зүйлийг бид нэр гаргаж тавилаа гэдээ орхих биш. Хамгийн чухал нь одоо гарц гаргалгаа шийдэлтэйгээр нь хүрэгдэгээр онцлог байгаад байгаа шүү. Тэгээд өнөөдөр орчин үеийн стресс гэдээ ярингууд ер нь сүүлийн үед хүмүүсийн амьдрал яг хялбар болсон юм шиг харагдаж байгаа. Бүхэл зүйл ингээл те ухаалаг утсанд хаанаас ч гэсэн бие биентэйгээ холбогдчихно, харилцчихно, ярилцчихно. Хаанаас ч гэсэн бараг л тэ бүхэл зүйлээ одоо ингэ шийдчихдэг одоо гэрийнхэн төлбөр байна уу тэ байрны мөнгө байна уу бүгдийг л шийдчихдэг болсон. Гэхдээ тэрийг дагаад ард талд нь сэтгэл түгшрэлт ганцаардал гэр бүлийн үйл ойлголцол гэдэг ч юм уу тэ маш олон зүйлүүд эргээд яг сэтгэл зүйн хувьд тулгамдж байгаа. Энэ бол орчин үеийн стресс гэж бид яриад байгаа. Тэгэхээр монголчууд өмнөх үеэсээ илүү мэдээлэлтэй болсон ч гэсэн яг илүү 50 босноо гэвэл бас үгүй байгаа дээ тий. Орчин үеийн тэр стресст маш их өртөөд байна. Энийг бит хоёр судалгаатай нотлоготой ярих юм аа. За тэгээд хүмүүс яагаад тэгвэл ядраад одоо сулдаад байгаа юм бэ гэдгийг хүргэе тийм ээ. За мэдээж хүмүүс өмнө нь болохоор өлсгөлэн, дайм, байлдаан, байгалийн аюул, осол одоо гамшиг гэдэг зүйлээс бол стресстэй байсан бол өнөөдрийн хувьд онцгойлоод мэдээллийнхээ тачаалал мөнгөний дарамт, карьерийн өрсөлдөөн, сошиалын харьцуулалтаас илүү их стресстэй болсон. Тэгээд тарих болохоор ингээд аюулыг ялгаж харддаг юм байна. Өмнө нь одоо юу гэдгийг те би аюултай одоо аратан амтнд хөөгдөх үе, идэгдэх үе, баригдах үе гэж хэлсэн бол өнөөдөр Facebook дээр одоо ямар байдлаар карьерийн өрсөлдөлт маань явж байгаа, сошиал харьцуулалт маань ямар байгаа. За тэгэл энийгээ дагаад мөнгөний мэдээллийн асуудалд ороод байгаа нь ингээд стрессийн системийг ижилхэн ажилуулад байгаа юм байна. Тэгэхээр стресс гэдэг үг бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон байгаа. Гэхдээ орчин үеийн стресс болохоор зөвхөн хүний одоо тий хувь хүний ядаргаа биш нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болчиход байгаа. Одоо тэгвэл хоёулаа судалгаануудыг бас хуваалцаад явъя тийм ээ.
За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг дээр орчин үеийн стресс буюу одоо орчин үеийн гэхээр өмнөх үед бид нар бас юунаас стресстэй байсан бэ гэдэг зүйлийг бас ингээд харахгүй байхын өнгөрөхийн одоо аргагүй тий. Тэгэхээр орчин үед бидний одоо энэ мэдээллийн технологи, дижитал эрен үетэй холбоотойгоор нөгөөтэйгүр энэ амьд бус харилцаатай холбоотойгоор бидний амьдралын нөхцөл байдалтай холбоотойгоор олон ингээд стрессүүд бидний эргэн тойронд үүсэж байгаа гэдэг зүйлийг өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлэг тодруулан ярилцж байгаа. За сонсогч та, үзэгч та бидэнтэй бас 9986 104 5 гэсэн эфирийн утсаар холбогдоод өөрийн үзэл бодлыг илэрхийлж болно. Мөн лайвын маань доор бас сэтгэл хэсэгт нь одоо тий үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой байгаа шүү. Сайн өдрийн мэндэ гэж манай даваа суран баярагч маань орж ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэж байна. За тэгвэл одоо мэдээллийн хит их хурсгал ба цахим хэрэглээтэй холбоотой судалгаануудыг хүргэе. Мэдээллийн бөмбөгтөл буюу сошиал медиа, мэдээллийн сайтуудаар секунд тутамд ирж байгаа асар их хэмжээний эерэг сөрөг мэдээлэлүүд тархийг амраахгүй байнга ачаалттай одоо байлгадаг. За тэгээд FOMO буюу одоо бусдаас хоцорч явахыг гэсэн айдас сошиал дээр хүмүүсийн төгс амьдралыг өөртөөгөө харьцуулах хам шинж нь даалт стрессийг үүсгэдэг. Гэтэл нөгөө талдаа энэ мэдээллийг түгээж байгаа сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол одоо тий хандлтын төлөө, мөнгөний төлөө гэж явж байгаа хүмүүс бол ялангуяа сөрөг агуулгатай мэдээллийг бүүм гэж цацдаг штэ тий. Тэгэхээр хүний тарих бол нөгөө сөрөг зүйл рүүгээ л ингээд автаад идэг. Тэрийг л үзэх гээд идэг. За тэгээд нөгөө AI-ийн одоо энэ хүртээмж чинь яг нэг одоо тий тэр одоо сэдвийг ингээд үзчихээр тэрнтэй холбоотой бүх ингээд сэдвүүд орж ирдэг штэ. Одоо жишээлбэл би нэг аяллаа юмс хүчгэн бол бүх төрлийн аялалд ингээд дагаад орж ирдэгтэй адилхан гал гарлаа гэсэн мэдээлэл эсвэл хүний амь насанд хүрлээ гэсэн тэр сөрөг мэдээллийг л би ингээд хэдэн секунд тогтвортой ингээд үзчих юм бол бүх одоо яг тэр холбоотой одоо гадаадын дотоодын мэдээллүүд ингээд түүхтгээ. Тэгэхээр мэдээллийн хит их урсгал, хит одоо их цахим хэрэглээ биднийг ингээд стресстүүлдэг орчин үеийн стрессийн нэг одоо томоохон хүчин зүйл байна. Тийм болохоор зэрэг энэ дээр би хүн өөрийгөө бодохгүй бол энэ мэдээллийн урсгалууд, сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол за одоо энэ хэрэглэгч маш их юм мэдээлэл үзсэн учраас энэ хүнийг ингэж амбараа гэсэн одоо тийм цензур байхгүй шүү дээ. Тийм тохируулга байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр хувь хүн өөрөө энийг ингээд зарчмыг тогтоогоод за би яг хідээс хідэн цагт ингээд тий сошиал орчинд байхгүй байх вэ. Одоо энийг бүр мацаг барих гэж ярьж байгаа байхгүй. Гэх мэтчлэн хүмүүсийн ийм арга хэрэгслүүдээр дамжуулаад бидний стрессийг зохицуулах хэрэгтэй. За хоёрт ажил амьдралын тэнцвэртэй байдлыг одоо тий ингээ хангадгүй энэ байдал. За тэгэхээр байнга холбоотой байх, ухаалаг гутас, имэйл, чатны ачаар ажлын цаг дууссан ч ажилласаа одоо тий бүрэн хүндэрч чадахгүй байнга бэлэн одоо байдал байхыг шаарддаг энэ байдал. Шаардаагүй боловч эндээс ингээ шаардлага юм шиг ирж байгаа тий. За тэгээд эндээс бол ямар зарчмыг үүсгэхээр одоо ийм удирдлагууд бас тогтоодог вэ гэхээр ажлын бус цагаар чат хэрэглэхгүй байх. Тэ хэрвээ яаралтай асуух зүйл гарвал одоо ингээд олон нийтийн дунд хувь ганцхан хүнтэй холбоотой зүйлийг биш тэр хувь хүнээс нь гэж хувь чатаар асуух гэдэг ч юм уу тий ийм одоо зүйлсүүдийг барьдаг штэ. Гэтэл тэр хүний шал мэдэх ёстой зүйл одоо шаардлагагүй зүйлийг ажлын чатан дээр ажлын бус цагаар тэр битгийл ажлын бус өдөр ингээ ярьдаг тохиолдол бас гардаг нь эргээд тэр хүнийг стресстүүлэх энэ байдал руу бас шилжүүлдэг шүү. Тийм шүү. За тэгээд хоёлоо одоо олон улсын дата мэдээллүүдийг хүргэе те. Шууд тэгээ явчихж байна гэж. 3 4 5 нь үлдсэн байгаа. За тэрийг үлдээгээд шууд одоо дата мэдээлэл рүү ороо явчих. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болохоор стрессийг 21 дугаар зууны эрүүл мэндийн чимээгөө тахал гэж зарлаад байгаа тий. За тэгээд SEO World гэдэг 2025 индекс судалгаан дээр болохоор дэлхийн улсуудын стрессийн түвшний судалгаагаар ажлын байр, санхүү, гэр бүл, аюулгүй байдал гэд үзүүлэлтээр Монгол улс болохоор 197-оос 106 дугаар байранд орсон. Дунджаас доогуур буюу иргэдийн стресс одоо харьцангуй өндөр байгааг бол харуулсан байгаа даа. Тэгээ Америкийн сэтгэл судлалын холбоо буюу APA-гаас 18-аас 35 насныхан стрессийн түвшин одоо түүхэндээ хамгийн өндөр хэмжээнд хүрсэн гэж байгаа. Тэгээ хамгийн түгээмэл шалтгаан нь юу вэ гэж харсан чинь эдийн засаг, ирээдүйн тодорхойгүй байдал, мэдээллийн хит урсгал байгаа дээ тий. За Монголын нөхцөл байдалд анзаарах юм бол Монгол улсын үндэсний статистикийн хорооны судалгаанууд болон залуучуудын сайн сайхны индексүүдэд болохоор ажил амьдралын тэнцвэргүй байдал
За өрхийн санхүүгийн дарамт, хотчлт гэдэг сэтгэл зүйн ачааллыг нэмэгдүүлээд орчин үеийн тэр стресст биднийг өртүүлээд байна гэдгийг бол онцолсон байсан. Одоо ингээ бидний өдөр тутмын амьдралд харагддаг штэ. За хүүхдээ гоё агаарлуулад, жоохон алхаж агаад, гоё адреналин ялгаруулад ороод ирийгээд гарахаар өчигдөрхөн харсан нэг пост бол юу вэ гэхээр зэрэг ерөөсөө явган үний замаар явхаас өөр аргагүй тийм нөхцөл байдал байгаа хгүй. Тэгсэн чинь тэн дээр нөгөө сургууль скутерууд нь ингээд зүгээр кэвтчихсэн тэрийг ингээд байршуулад яг байх ёстой газар нь биш зүгээр тэгээд тэрнээс болоод тэр тэрэгтэй хүүхэн би яг яах ёстой вэ гэдэг асуултыг ингээд асууж байгаа хгүй. Тэгэхээр чи эн чинь нөгөө хотчлт энэ бүр өндөр хуваар ингээ орж ирж. За захин орчин байхгүй би энэ одоо яг нөхцөл байдал дээр бай агаарлыг гарыг гэсэн ч одоо энэ нэг их өндөр боржоор эсвэл одоо хуугар гэмтчихсэн зам. За тэгээ нөгөө гэмтсэн замаараа хамаагүй гэ явъя гэсэн ч тэрэн дээр одоо ингээд нөгөө суран скутеруудыг ингээд хамаа намбаагүй авчраад ингээд байршуулчихсан байдал. Тэгэхээр энэ дэр ингээд хувь хүн болгоны л ухамсарл ингээд шилтгаалаад байна л та. За стрессийн шинжлэх ухаан ба бие махбодын хор уршигын талаар бас юм холбоотой мэдээллийг хүргэе. Тэгэхээр стресс хүний биед молекул эсийн түвшинд яаж нөлөөлдөг вэ? Тэгэхээр биологийн одоо урал буюу 5 минутанд стрессийн үед симпатик мэдрэлийн одоо систем итвчээд цухтаг эсвэл тэмцэх гэсэн одоо хариу үйлдэл үзүүлдэг. Нөгөө талаар бас гацах гэсэн үйлдэлч байж болно. За тэгэхээр энэ үед яг үхээр кортизол болон нойрепний даавар ялгардаг байна. Тэгэхээр сүүлийн үеийн шинжлэх ухааны одоо нээлт болоод яаж ийнү гэхээр зэрэг Repleperийн их сургуулийн 2025 онд одоо ингээд судалсан судалгаагаар хэд их одоо энэ үгийг одоо норопинефрин гэдэг даавар байгаа. За үсний уутанд сардах эсийг давсны хүчил дуусгаж байгаа мэт устгаж үс уналт болон одоо дархлаамын систем өөрөө өөрийгөө хэмтээх өвчний суурийг тавьдгийг тогтоосон байна. Давсны хүчилд уусж байгаа бит гэж штэ тий. Тэгэхээр давсны хүчил чинь өөр хүний биед ямар одоо ийм хортой нөлөөтэй билээ тий. Яг ингээд устдаад үс унж байгаа юм шиг тэр дархлааны систем нөлөөлдөг. За кортизолын хамаарлал бол цусндаа кортизолын хэмжээ ихсэх нь тархины ой тогтоолт болон сэтгэл хөдлөлийг удирдах хэсэгт шинэ эсийн төлжилтийг зогсоодгоо гэсэн ийм судалгаа гарсан байна. Тийм байгаа. Тэгээд Монголд болохоор нэг юм залуучуудын дунд бий болж байгаа гол орчин үеийн стрессийг бий болгож байгаа зүйл юу вэ гэх юм бол нойрны чанар байгаа тий. Монголчуудын дунд стрессийн суурь шалтгаан хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгуудээс харах юм бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний одоо эмнэлгийн тий төвийн судалгаа. Энэ нь болохоор тарих сэтгэл судлалын хүрээлэн болон анагаахын шинжлэх ухааны их сургууль гэж байдаг тийм үндэсний их сургуулийн хамтарсан судалгаа байгаа. Хамгийн их нөлөөлж байгаа нь нойр. Стресс хэсэг тусам одоо нойрны чанар муудаж идэм бай тий. Тэнгүүд амьдралын чанарын 4 гол багна гэж ярьдаг. Бидний биеийн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчлон, за нийгмийн харилцааг бүхэлд нь нойр муутай хүмүүс унгаад байна тий. Тэгэхээр нойроо сайн аваач. Нойроо авахын тулд нөгөө орчин үеийн стрессийг бий болгоод байгаа нөгөө цахим сошиал гэдэг зүйлээсээ тий гартаа барьж байгаа энэ жижигхэн утаснасаа холдооч. Сайхан агаар талхаач тий ойр тойрныхоо хүмүүстэй ярилцаач гэдэг зүйл рүү эргээд очих гээд байгаа юм. Тэгээ монголчуудын сэтгцийн тулгамдсан асуудлын дүр зургийг ингээд анзаарч харах юм бол сэтгцийн тулгамдсан асуудал одоо 25% гэж энэ 4 хүн тутмын нэг нь сэтгц нийгмийн тусламж хэрэгтэй байгаад байгаа. Сэтгцийн асуудалд нь нийгмийн тусламж хэрэгтэй байгаад байна тий. Хоёрт нь нойр гойдол буюу 23.9% байгаад байна. Чанаргүй нойр ерөөсөл нөгөө нэг стрессийн даавар буюу бөөрийн дээд булчирхаагаас ялгардаг кортизолыг доктортойгоор өсгөж идэг. За дараагийнх нь хүн нойргүй л байгаа юм бол ядаргаанд л орно шүү дээ тий. Архаг ядаргаа байгаад байна. 23.4% тай. Ажлын ачаалал, амьдралын амралтын тэнцвэргүй байдалтай. Ажлаа ингээд зөв ачаалж чаддаггүй те зөв зохицуулж чаддаггүй амралтаа бас ингээд амралдаал гингүүт одоо утас ухаал хэвтчихдэг ч юм уу те яг зөв зохистой амарч чаддаггүй. За дараагийнх нь сэтгэл готрал нөгөө ядаргаанд орсон хүн чинь нойргүй байгаад байгаа сэтгцийн асуудлууд тулгамдаад байгаа тэнгуут сэтгэл санаа хямрах нь ойлгомжтой тэр нь хямарч явж идэл бүр готрал руу орчдөг гэсэн үг. 21.8% стресс
удаан хугацаанд үргэлжлүүлэх юм бол үр дагавар нь сэтгэл гутрал байна гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгэд насны бүлгээрээ манай Монгол улсад хийгдсэн дотоодын судалгаанаас харах юм бол 17-оос 29 насны залуучууд хамгийн их стресст өртөмтгий. Нөгөө кортизолын хэмжээ нь бусад насныхаас хамгийн өндөр байгаа. Шалтгаан нь нэг талдаа нойргуудал одоо хит их захим хэрэглээ, нөгөө талдаа санхүүгийн хараат бус байдал, ажлын байрны өрсөлдөөн, захим орчны хамаарал, гэр бүлийн харилцааны асуудлууд байгаад байгаа юм байна. Гэр бүлийн харилцааны асуудал гэдэг ингээд харахаар зэрэг одоо жишээлбэл эндээс бас нөгөө стрессийг үүсгэж байгаа хүчин зүйлүүд тийм магадгүй өмнө бид нар ингээд гэр бүлээрээ, ам бүлээрээ, өрх бүлээрээ ингээд амьдардаг байсан тохиолдолд бол харьцангуй одоо энэ нөгөө гэр бүлийн асуудлаас үүссэн ганцаардал одоо ялангуяа ингээд бага байсан тий. За жишээлбэл одоо юу гэдгийг аав ээжтэйгээ, ах дүүстэйгээ, хуршүүдтэйгээ хамт амьдардаг. Харьцангуй бас биеийнхээ амьдралыг мэддэг, санаа тавьдаг энэ байдал. Гэтэл нөгөө энэ ганцаардлаас болоод бас тий стресс их юм бухимдах тохиолдлууд одоо байгаад байна шүү дээ тий. Ганцаараа амьдрах, эсвэл цөм гэр бүлэрээ цахим харилцаа илүү давмгаалж байгаа хүн төрөлхтний холбоо харилцаанд одоо уг нь бол цахим харилцаа маань зориулагдсан зүйл боловч эргүүлээ цахим харилцаанд дунд ингээд ганцаардах тий амьд харилцаа гэдэг зүйл өгүүлэгдэхийн тохиолдлууд чинь хүмүүсийн стресс одоо бас игээд нөлөөлдөг юм хүчин зүйлсүүдэд өчигдөр бас яг нэг ихчтэйгээ ярьж байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд айгүй нойргүй болцсон. Тэгээ ингээд магний ингээд уусан чинь бас айгүй нойрон сайжирч байгаа талаар хэлдэг шүүхгүй. Тэгэхээр тэр хүний хувьд бол нөгөө ололт болсон зүйл нь гэхээр магний чинь дотроо ингээд хит хитэн төрөл байт юм байна. Зарим нь зөвхөн ингээд булчин сулалдаг магний байхад зарим нь яг ийм нойрон төр зариулсан гэдэг дөрвөн төрлийн магний хэлж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар хангалттай одоо нөгөө орчин үеийн стрессүүдийн нэг энэ тэр штэ хүнсний аюулгүй байдал. Хангалттай бид нар ийм хүнсээрээ шин тэжээлээ авч чадахгүй байгаа цагт бол нэмэлт амин дэмийг хэрэглэхээс өөр арга байхгүй. Гэтэл нөгөө нойр гудал дээр нэмэх нь ганцаардал, нэмэх нь амьд харилцаа байхгүй тий. Гэтэл нөгөө ингээд унтаж чадахгүй босоод ярьж чадахгүй энэ байдал чинь эргээд яаж юм гэхээр тэр хүнийг хямрааж байгаа тий. Удаан тэгээд амьдралын ийм хэмнэлээр амьдрах нь бас нэг тийм таатай зүв бол бас биш ээ. Тэгэхээр зэрэг яг тэр яг өөрийгөө ингээд оншлоод тодорхойлоод яг өөрт маань бас юу хэрэгтэй. Тухайлбал нойрыг авах, тэр ганцаардлаас сэргийлэхтэй тэр зүйлсүүдийг арга хэмжээг аваарэ гэж бас зөвлөмөр. За тэгээд мэдээж нарийн мэрэгжлийн эмчнэрт бас хандах нь зүйтэй тийм ээ. Тэгээд судалгаа 71 нэвтрүүлэг өнөөдөр орчин үеийн стрессийн талаар хүмүүс орчин үед яг ямар стресст илүү өртөөд байгаа юм бэ гэдэг талаар ярилцаж байна. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хурж байгаа 104.5 толгойн дээр хишиглэж байгаа. Мэдээж 3W1045 цэгмэн гэсэн захим хуудасаар та бас сонсох боломжтой. 9986 104.5 дугаарын утас сонсогч таны өмнө нээлттэй байна. Тэгэхээр орчин үеийн стресс болох ямар зүйлд магадгүй таны ойр дотны хайртай хэн нэгэн өртөөд байгаа вэ тий? Энд ямар арга хэмжээ авч байгаа вэ? Яаж өөрчлөлтийг хийж байгаа вэ? Энэ талаараа бас бидэнд судалгаатай, нотлоготой, баримттай, туршилттай мэдээлэлээ бас хуваалцаж ярилцаж болно. За тэгээд мэдээж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол ингээд эрүүл мэнд талаас нь судлаад тэнгуүтийн сэтгэл зүй гэдэг чинь тий эрүүл мэндийн нэг хэсэг юм аа гэдгийг бол аль хэзээний ингээд батлаад нотлоод гаргацсан учраас хүний бие махбодод яаж нөлөөлөд байгаа, нөгөө талдаа хүний сэтгэл зүйд яаж нөлөөлөд байгаа гэдгийг бол яалтчгүй гаргахаас одоо аргагүй байгаад байгаа. Тэнгуү түрүүн цаамагийн хэлдэг нөгөө ганцаардал гэдэг зүйл тий ганцаардаад байна. Яриг гэхээр амьд харилцаа алга, хүмүүс алга. Тэгэл нөгөө сошиалд магадгүй би хэдэн мянган найзтай байсан ч гэсэн тэн дотор жинхнээсээ надтай дотноор ярих хүн хэд байгаа вэ гэд бодох шаардлагын одоо тэргүүнд тулгарч байгаа. Тэнгуут энэ ганцаардаас болоод зүрх судасны өвчлөл, сэтгэл гутрал, эрт нас баралт одоо нэмэгдэж байгаа. За тэгээд эрдэмтэд ганцаардлын нөлөөг өдөрт маш олон тамхи татахтаа бүр харьцуулсан байгаад идэг тий. За тэгээ хоёулаа нэг кейс жишээ авч үзье. За 35 настай эмэгтэй. Facebook дээр магадгүй 50000 найзтай, Instagram дээр 100000 дагагчтай. Гэсэн ч гэсэн түрүүнд хэлдэг шиг тий. Үнэхээр тэр 50000 найз, 100000 дагагчаас хідэн яг таны үнэхээр сэтгэл зүрхний тий асуудлыг сонсох ойр дотны хүн байгаа вэ? Та тэр ойр дотны хүмүүстэйгээ жинхнээсээ нөгөө харилцааны, итгэлцлийн, хайрын тий бие биенээ хүлээн зөвшөөрөх тэр байдлаар ийм гүүр барьж чадсан бэ?
Энэ л байхгүй байгаа учраас нэг орчин үеийн стресс гэдэг зүйл бид нэр хүртөөд байгаа юм байна. За тэгээд бас нэг хийсэн гадны нэг судалгаан дээр болохоор өсвөр үеийнхэн дунд судалгаа хийсэн чинь өсвөр үеийнхэн яг энэ орчин үеийн одоо яг ухаалаг утсыг маш өргөн хэрэглэнд одоо орсноос хойш бий болоод байгаа өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудлуудыг гаргаж ирсэн. Энэ дээр түгшүүр, сэтгэл готрал, ганцаардал гэсэн зүйл байгаад байгаа юм. За тэгээ сошиал сүлжээ тэгвэл алдаа юм уу те? Ухаалаг утсын одоо технологийн дэвшилтэд байдал чи өнөөгийн алдаа юм уу? Бүр хэрэглэхгүй байх юм уу? Гэвэл үгүй ээ те. Мэдээж алдаа биш харин тэрийг бид нар хэрхэн хэрэглэж байгаа вэ гэдэг маань асуудал болчиход байгаа. Энийг бид нар яг жинхэнэ ажил амьдралдаа, жинхэнэ өөрийнхөө тэр карьер өсөлтөд ч гэдэг юм уу те, жинхэнэ харилцаанд хэрхэн яаж ухаалгаар хэрэглэх вэ? Ухаалаг утасны боолн байх юм уу эсвэл ухаалаг утасны эзэн нь байх юм уу гэдэг нэг юм гарч ирээд байна шүү дээ тий. Тэгэхээр нийгэмд нөгөө ирэх энэ одоо жишээлбэл энэ кейстэй холбоотойгоор тий жишээлбэл стресс нийгмийн харилцаа, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бодтой ингээд жишээгээр харах юм бол Улаанбаатар хотын төвөгчрөл байна тий. Тэгэхээр зам дээрх энэ уур бухимдал өглөө оройдоо ингээд төвөгчрөл 2-3 цагийг зарцуулдаг уюуд бас бидний амьдралын өдөр тутамд бас байдаг зүйлсүүд. Тэгэхээр дундаж ажилтаа ажлын байрандаа очихоос өмнө стресс дээд зэгтээ хүрээд ажилдаа орно гэдэг. Эсвэл одоо юу гэдэг төвөгчрлээс болоод уурлаж бухимдаад гэртээ орно гэдэг бас энэ ингээд одоо тий нийгмийн өөрө бодлого нь ингээд тэр хүнийг юм стресс төлөх, бухимдах, уур уцаартай амьдрах юм хэмнэлд хүрэх гэдэг бол бас тэр таатай зүйл биш л дээ. Тэгэхээр зам тээврийн одоо энэ үйл ойлголцол цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйл ойлголцол болж хувирдаг. Нөгөө талаараа энийг энэ стресс шийдэгдэхгүй яваал байдаг. Тэгэхээр дараагийн стресс нь ингээл дахиад нэмэгдээл. Тэгээ нэг л их стресстэй юм эцэг эхчүүд, тэ нэг л их стресстэй хотын иргэд ингээд байгаа. Биеиндээ хандах хандлага нь ч гэсэн стресстэй ийм байх бол хэцүү байгаа нь тий. Тэгэхээр стрессийг одоо ингээд буруу аргаар ингээд тайлдаг бас юм бидний оролдлогууд бас ингээд дэмжиж байгаа шүү дээ. Үр дагавар тий. Архины одоо хэрэглээ, жишээлбэл дэлгэцийн хамаарал. Тэгээ нөгөө талаар одоо ингээд асуудал бэрхшээл тулгархаар л утас үтдэг үеийнхэн бас ингээ гарч ирэх гээд шүү дээ. Тэр дунд ингээ тав тухтай байдлаа мэддэг. Тэр дунд ингээ ойлгох хэрэгцээг асуудлаа шууд цухтааж जैन тий. Тийм чин дараагийн төрлийн стресс бохимдол сэтгэл зүйн бас нэг юм асуудлууд гарч ирж шүү дээ. Гэтэл одоо ингээ гар утас гэдэг бол амьд хэрэгсэл бас биш байгаад байгаа байхгүй. Энийг би үзлээгээд тэрхэн зур тавьширч байгаа ч гэсэн миний үндсэн хэрэгцээ бол тайлхдахгүй шүү дээ тий. Тэгэхээр судалгаагаар залуусын дунд арх тамхины хэрэглээ өндөр байгаа нь стресс менежмент одоо тий стрессийг зохицуулахын аргууд бас тэдний амьдрал төдийл ач холбогдолтой аргууд байхгүй байгаа та бас холбоотой байж болно гэсэн юм дүн бас байгаа тийм. Тийм шүү. За тэгээд нэг сонсогч маань сайн уу, ажлын амжилт хүсье гэсэн байна. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр гэр бүл судлаач, хөтлөгч Цомоо, за сэтгэл судлаач Баясаа хоёрын хувьд ямар сэдвийг онцолж байгаа вэ гэх юм бол орчин үеийн хүмүүс тулгараад байгаа стрессийг үүсгэж байгаа асуудлууд. За тэгээд нөгөө ухаалаг хэрэглээ энэ сошиал орчин маань хэрэггүй мүү гэвэл үгүй гэд ингээд сая битээр бол батлаад нотлоод хэлжлээ тий энд ингээд мэдээж амьдрал өрнөж ийн олон зүйлийг энэ зүйлээр амжуулж байна. Харин энийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь маш чухал байгаа. Тэгээ судалгаа 71 нэвтрүүлгийн маань онцлог 7 хэмжээд нэг огтолдог тийм ээ. 7 хэмжин гэдэг маань үнэн, зөв, бодит тий. За тэгээ мэдээж асуудал нь юу вэ? За гарц гаргалгаа нь юу вэ? Яаж шийдэж болох юм гэдэг энэ зүйлийг багтаадгаараа онцлогтой нэвтрүүлэг. Тэгэхээр Цомоо битэрийн хувьд одоос ингээд яаж шийдэж болох юм? Ямар зүйлийг яаж шийдсэн байгаа юм гэдгийг ярихад бэлэн болж байна. Тэгээд асуудлыг шийдвэрлэх арга замууд дээр тий. Одоо юу гэдгийг ер нь ямар ч одоо харилцаанд асуудал ярил шийдэгддэггүй шүү дээ. Асуудлаа ярьлаа, асуудал дээр хин нэгнийг буруутгалаа, ямар нэг зүйлийг буруутгалаа, тэгэл орчуулж шийдэгдэхгүй. Харин асуудлыг яриад энийг тэгвэл хэрхэн яаж шийдэж болох вэ? Ямар арга зам бидэнд байна вэ? Тэ? Ямар байдлаар одоо шийдвэл энэний зөв гарц гаргалгаа нь бий болох вэ гэдгийг одоо үргэлжил ярьдаг штэ тий. Тэгэхээр манай улсын түвшинд, улсын хэмжээнд, за удирдлагуудын хэмжээнд энэ маань яаж шийдэгдэж болох юм? Нөгөө талдаа тэгвэл хувь хүн орчин үеийн стрессийнхаа түвшин хэрхэн яаж бууруулж зөв байх юм гэдэг хоёр талаас нас ярмаар санагдаж байна тий. Тэгээд улсын болон одоо байгууллагын түвшинд бусад одоо манай нийгмийн одоо энэ тогтолцоо бүтцийн түвшинд ингээд харах юм бол сэтгцэн эрүүл мэнд гэдэг үндэсний хөтөлбөр бас хэрэгжиж байгаа тий. Сэтгэл зүйн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах. За тэгээд сургууль бүрийг мэрэгжлийн сэтгэл зүйчтэй болгох гэд үүнтэй одоо уялдаад сэтгэл судлаач мэрэгжлийг 2025 оноос үн төлбөрөг болгоцсон шүү дээ тий.
Гэх жишээний тэгвэл яг энэ сэтгэл судлаач мэрэгжилтнүүдийг хэрхэн сайн бэлтгэх юм бэ? Тэгэд нийгэмд тэгвэл тэд нар маань ямар оролцоотой яаж ажиллах юм бэ? Зөвхөн сургууль дээр нэг сэтгэл судлаач байгаа л 2-3 мянган одоо сурагч те 200-300 одоо багш ажилтнууд хэрхэн яаж хүрх юм бэ гэдэг ингээд энийг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг дахиад сайн задлж өгмөр те дахиад сайн илүү явмаар ерөнхий боловсролын сургууль гэхээс илүү дахиад одоо бүр цэцэрлэгт нь эсвэл эцэг ихтэн тэр боловсролыг олох нь одоо маш чухал байгаад байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүмүүс өөрсдөө сэтгцэн эрүүл мэндийн хувьд том болохгүй бол те энэ асуудлууд байсаар л байна, учирсаар л байна, улам томорсоор л байгаад байна. За тэгвэл одоо цаашаага бүр одоо байгууллагуудад жишээлх юм бол байгууллагууд ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг байх тий. За тэгээд байгууллагууд одоо сүүлийн үед бүр нөө сэтгэл зүйчтэй болцсон, зөвлөгөө өгдөг, сургаалт өгдөг тий. Тэрийг илүү их ингэж онцолдог, илүү их одоо юм нууцалдаг, илүү их хамгаалдаг. Тэгээд Монголын сэтгэл судлаачдын холбоо байгууллагада тэнд очиж байхад оюутлогоон хүний нөөц сэтгэл судлаач мэрэгжилтэн залуу бас ингээ гарч ирээд туршлагаа хуваалцчихсан шүү дээ. Тэнд ингээ ярьж хахад манайх сэтгэл зүйн одоо зөвлөгөө өгдөг болсон тий. Сургалтыг маш сайн авдгаа гэд. Тэгээд яг тэнд ажиллаж исэн сэтгэл засалч юм чинь бол бүр тэгэж ярьж байсан. Маш сайн аюулгүй байдлыг хангадаг. Одоо жишээлхэд сэтгэл судлаачид ингээд зориулаад нэг гэр гаргаад өгсөн байгаа. Тэгээд тэр гэрт бол ингээд яг банкны тохиолдол шиг аюулгүй тохиолдол хүртэл байдаг. Тэрийг хүртэл ингээд суйрлуулсан. Тэгэхээр магадгүй ингээд маш одоо стресстэй асуудалтай тий магадгүй сэтгцэн ямар нэг өөрчлөлтөд орсон хүн зөвлөгөө авах гэж орж ирлээ аюул тулгарлаа нөгөө конопод арчдаг тий ингэж ийм хэмжээнд хүртэл байгууллага одоо ажилтныхаа сэтгцэн эрүүл мэндийн асуудалд анхаарч байна гэдгийг харахтаа бол би бол бахархчихсан. Тэгэхээр бизнесийн байгууллагуудын хувьд яг энийг ингээд анзаараад хэрэгжүүлээд эхэлсэн. Бүтээмж нь ажилтны одоо сэтгэл зүгээс хамаарат одоо 30% дээшээ доошоо байхыг анзаарсан байгаа даа. Тэгэхээр бүтээмжийг 30% дээшээ л байлгахыг ямар ч байгууллага хүснэ. Тэгэхээр ажилтныхаа бүтээмжийг 30% өсгөхийн тулд сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй гэдгийг бол бүр онцолж одоо ярьж ирсэн. Айгуу чухал байгаа шүү тий. Тэгээ одоо жишээлбэл сургуулиуд дээр сэтгэл зүйч нарыг ажиллахыг бас ингээд зөвшөөрөөд ямар ч байсан ингээд үе шаттайгаар үйл ажиллагаанууд бол ингээд эрчимжиж байгаа тий. Тэгээд ингээд яг газар дээр нь очиод ингээ үзэхээр нэг сургуульд нэг сэтгэл зүйч эсвэл нэгээс хоёр сэтгэл зүйч зарим боломжтой сургуулиуд ингээ хоёр сэтгэл зүйчтэй байгаад байна л та. Тэгээ яг тэдгээр хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэмнэл нь үнэхээр тэнд байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн боловсролд ингээ анхаарч чадчихна уу гэхээр бас үгүй байгаад тийм. Бичиг баримттай зууралдсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсан тий. Гэтэл яг нэг сургуульд нэгээс хоёр сэтгэл зүйч ч гэсэн хангалтгүй байгаа байхгүй юу? Тэр сэтгэл зүйч чи өөрөө яах юм бэ гэдэг одоо ийм маш том асуудлыг үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нэг сэтгэл зүйч бол нэгээс хоёр ангийг хариуцгаар ч юм уу те энэ сэтгэл зүйчийн одоо энэ ажлын ачаалал сэтгэл зүйч хүн эргээд одоо маш тийм өндөр ачаалал донд байх юм бол тэнд сэтгэл зүйчийг доктортай хийх энэ хүүхдийн хөгжлийн үе шат нь ингэж явж байна. 6 дугаар ангидаа энэ хүүхэд энийг ингэж хардаг гэсэн. Тэгвэл 7 дугаар ангидаа ингэж байна. Одоо тэгвэл 8 даа ингэж ингэж харж ажиллах доктортай ажиллах сэтгэл зүйч нар байхгүй болно л гэсэн. Нэг жил ажиллаж үзэл аюу хэцүү юм. Амар ачаалтай юм бэл те. Яг ажиллаа хийх боломж олддгүй. Бичиг баримт юм канондаа л хэвлээл зогсоол хийж идэг гэх юм бол энэ ямар ч үр дүнгүй болно те. Харин яг одоо юу гэдэг юм багуудад нэг сэтгэл зүйч. Дундуудад нэг ихний ээлжин тий. Ахлагангийнханд нэг. За тэр тусмаа одоо нөгөө яг ийм өөрчлөлтүүд явагддаг те энэ онцлогийн нас нь бас ямар тэднэрт нь бас илүү төлхөө хоёр сэтгэл зүйч гэдэг юм уу те ингээд тэгээд тэдгэр хүмүүсийн бас ийм хийх ажлын одоо үүрэг даалгаврыг нь яг ийм бодиттой үнэхээр сэтгэл зүйн боловсролыг олгосон дэмжсэн байдлаар бас ингэж дэмжмээр байгаа юм л та. Гэтэл энэ бол хувийн сургуулиудад л хэрэгждэг те хувийн сургуулиудад ингээл онцлогоо хийдэг тэгээ яг дунд үеэр нь тэрийгэ дахиж нэгтэлдэг төгсгөлт нь хүүхдийн маань сэтгэл зүйн бага учраас сурлагт нь ингэж нөлөөлж чинь, нийгмийн харилцаанд нь ингэж нөлөөлж чинь, амьдралыг харах чадварт нь ингэж нөлөөлж чинь, цаашид ингэж анхааря гэсэн зүйлсүүдийг ингэ хийж идэг шүү дээ, тий. За энэ бол бас ингээд одоо улсын болон тий байгууллагын хувьд анхаарах ёстой зүйлсүүд байгаад байна. Тэгвэл хувь хүний төвшөнд бас яг ямар гарц гаргалгаа байна вэ? Тэгээ энэ дээр бол одоо гэрүүлийн радио бол өдөр тутамдаа л дуурдаг. За холбогдох тий сэтгэл зүйн төвүүд бол байнгын л рил одоо зөвлөмжүүдийг бол өгч байгаа. За тэгсэн ч гэсэн өнөөдрийн төвшөнд бас 3 зүйлийг ингээд тодорхой зөвлөе гэж бодож байна. Нэгдүгээрт нь үнэхээр нойрны асуудал гэдэг бол сэтгэл зүйн одоо тархлаа. Сэтгэл зүйн стресс төдийгүй тархлаанд ч гэсэн маш чухал. Нойрыг алднаа гэдэг бол тэр хүн эрүүл амьдралын хэмнэлээ л алдчихна гэсэн. Тийм учраас нойрыг яг ийм
доктортой тууштай хугацаанд доктортойгоор авдаг энэ хөвшлийг өдөр болгон хөвшүүлээрэ гэж хэлмээр байна. Унтахаасаа 1 цагийн өмнө те одоо энэ зурагт утас гэдэг зүйлсийг үзгээ үнэхээр болох хэрэгтэй. Мелатонин даавар ялгарч кортизолыг одоо бууруулахад тусалдаг учраас дэлгэцээс хол байгаарай. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь бие махбодын хөдөлгөөнийг эрчимжүүлмээр байна. Тэгээ энэ зөвхөн нэг юм хобби эсвэл одоо юу гэдэг мэрэгчлийн гэсэн хүмүүсийн л одоо хийдэг үйл ажиллагаа биш. Тэ энэ бүр уус даяараа ингэж хөдөлмөр хиймээр байгаа байхгүй. Яг тэгэхээр энэ хөдөлгөөнөөс чинь шалтгаалаад тэ энэ нөгөө дааврууд ялгарч байгаа. Энэ дааврууд эргүүлээд бидний нөгөө уурлах хийсэн зүйлийг уурлуулахаа болдог ч юм уу. Стресстэй зүйлийг стрессгээ болиулдаг, бухимдах байгааг мань болиулдаг гэх мэт шиг нөлөөлдөг зүйлүүд их байдаг. Тийм учраас дасгал хөдөлгөөнийг бол өдөр тутамдаа хиймээр байна. Идэвхтэй алхаж дасгал хөдөлгөөн хийхэд тархинд эндорфин одоо тий баяр баясгалангийн даавар ялгарч байдаг учраас хоримтлагдсан стрессийн дааврыг саармөгжүүлдэг шүү. Маш нөлөөтэй зүйл. За нэгдүгээр нойр, хоёрдугаар дасгал хөдөлгөөн, гуравдах нь тий альва зүйлээс ингэж завсарлага авдаг байх. За тухайлбал ууралцсан эсвэл стресссэн үед тий тодорхой юм 4-өөс 7, 8 ч гэдэг юм амьсгалын техникийн дасгалыг ашиглаж 4 секунд амьсгаа авах, 7 секунд төгчих, 8 секунд гаргах гэдэг ч юм те. Яг аливаа зүйл дээр нэг юм өөрийгөө ингээд сатааруулах. За тэгээд тэрэндээ ингээд өөрийгөө тайвшруулах, яг энэ биеийн эрчмийг нэмэгдүүлсэн ийм одоо тий завсарлагаа их үр нөлөөтэй байдаг л гэдгийг хэлэх гээд байна л та. Энэ нь одоо симпатик буюу системийг одоо дарангуулад парасимпатик буюу тайвшруулах системийг идэвхжүүлдэг юм нөлөөтэй юм байна. Тэгэхээр зэрэг гих мэтчлэн ийм аргуудыг хэрэглээрээ тэгээд нэмээд бас нэг зүйл хэлчмээр байгаа байхгүй. Дуртай зүйлээ хийхээсээ битгий түтгэлцээрээ. Хамгийн сүлд хамгийн дуртай зүйлээ хизээ хийсэн бэ? Хантайгаа хамт юм яриа суух айгу дуртай шүү. За тэрийг хизээ хийсэн бэхээр 1990 он ч гэдэг юм уу те. Анх ингээд болцчих та ч гэдэг юм уу. Гэтэл тэрнээс хойш ингээд хийгээгүй аяйгу удаан амьдэрсэн. Тэгэхээр яаж байгаа юм бэ? Дайнд яваагүй шүү дээ. Бид нар ч амьдарч байгаа шүү дээ. Дуртай зүйлээ ойр ойрхон хийгээрээ. Дуртай зүйлээ хийгээ, дуртай газараа байгаа, дуртай юмаа хийгээд тэр хүн чинь гоё тайвширдаг. Тэр сайхан зүйлсүүдийг мэдэрдэг шүү дээ, тэ. Тэгэхээр тэр зүйлсүүдийг хийхээ битгий хориглоорой гэж зөвлөмөр байна. Үнэхээр тийм шүү дээ. Дуртай зүйл ч магадгүй бас гар утас чинь болцсон байх үү дээ, тий. Нөгөө л гар утсаа барьж аваад, нөгөө л хідэн хурууныхаа үндгийг ажилуулаад, тий. Нүд маань тэр нөгөө хөх гэрэлтэй нөгөө утаснаасаа ч юм уу, эсвэл зурагтнаасаа ч юм уу салахгүй болцсон байх вэ. Тэгэхээр хүн болгонд нөгөө нэг өөрийн гэсэн хобби, сонирхол, дуртай зүйл тэрийг хийхээрээ цаг хугацаа маш хурдан өнгөрчдөг, тий. Тийм л зүйлтэй байх нь маш гоё байгаад байна шүү дээ. За тэгвэл одоо юу гэдгийг тий, өдөр бүр бид нар магадгүй эхний удаадаа ингээ хэцүү байна л да. Одоо уцаа тавьчих тий. Яг тийм цайхан датагийн салгаад, Wi-Fi-ийн салгаа тий тавьчих гэх ингээл байж удаал очоод нэг 5 минут болохгүй, 10 минут болохгүй барьж авах гэдэг бол тий багаас нь эхлээрээ. Ядаж 30 минут дэлгэцгөө цаг гаргая. Өнөөдөр би гэж тий. За хүүхдүүдтэй ч гэсэн гэр бүлийнхэндаа ч гэсэн өнөөдөр яг тэдэн цаг тэдэн минутанд уцаа тавиад 30 минут оролдохгүй өөр юм хийшээ хэдүүлээ. Гэт тэр өөр зүйлийг хийх дадлыг бий болох тий. Тэгээд өдөрт дор хаяж нэг удаа тий яг хайртай дотныхоо хин нэг хүнтэй юм бодит жинхэнэ амьд харилцааг үүсгэх. За дараагийнх нь одоо биеийн дасгал хөдөлгөөнгээ цаомоо сая хэлсэн те нойроо хамгаалах гэж хэлсэн. Нөгөө мелатонин даавар маань тэр гэрэл байхгүй болж ич хөх гэрэл, тод гэрэл байхгүй болж ич те анхаарал сарниулах зүйл байхгүй болж ич өөрөө цаанаасаа ялгардаг байж итл бид нар тэр гэрлийг ингээл нүднийхээ өмнө те ингээл бүртэлцүүлэл ах юм бол ялгарахгүй харин эсэргээрээ стрессийн даавар нөгөө кортизол ялгарх гэдэг нь шүү дээ. Боддоор тийм учраас мелатонин гэдэг дааврыг ялгаруулахын тулд заавал нэг юм уугаал эсвэл би нойргуудад байна гэж стресстэй биш уцаал унтраачих орхичих тийм гэрлээ унтраачих гэдэг ч юм уу. Яг энэ зүйлийг хийвэл тэгээ биеийн дасгал хөдөлгөөн бол үнэхээр чухал. Энэ бол үнэхээр одоо онцгой зүйл байгаад байгаа. Тийм учраас заавал энийг хэрэгжүүлээсэ гэж бодож байна. Өөстө амжихгүй штэ ингээл 2 цаг 3 цаг бүглөрөөд оройн дахиад 2 цаг 3 цаг бүглөрөөд хизээ н одоо дасгал хийх юм бэ гэж байгаа бол тий ядчил одоо машинаар явдаг өдрөө багсгаад тэр үедээ сайхан алхацдаг ч юм уу тий хол байна уу ойрхон байна уу цагаа тооцоол гараа авчих тий ийм зүйлийг л дадал болгож иж өнөөдөр бид нар орчин үеийн стресс гэдэг энэ хүнд хэцүү зүйлээс салах боломжтой маа.
Тэгэхгүй бол салахгүй гэдгийг бас хуваалцмаар байна. Орчин үеийн стресс яалтчгүй одоо энэ дийлэгцээс хамаарсан олон асуудлуудыг бас илэрхийлээд байна л та. Гэлээгээд одоо энэ түрүүн ярьж ирсэнчлэн тий. Огт бидний амьдралд хэрэггүй мүү гэвэл үгүй. Тэгэхээр энэ дээр нэг баланс гэдэг зүйлийг барих нь айгүй чухал байгаад байна тий. Яг л ажлын цагтаа харсан, үзсэн, хэрэглээ байгаа бол тэрийг ажлын цагаа ингээд гэртээ ирээд илүү амьд тэр харилцааг бас үүсгэмээр байгаа тий. Тухайлбал одоо юу гэдгийг гэр бүлийн орой хоолоо идчих байхдаа утасгүйгээр иддэг ч юм уу тий. За тэгээд яг энэ амьд харилцаа гоё ингээ хоолоо идэнгээ гэр бүлийнхэнтэйгээ юм ярьддаг энэ байдлыг адаглал одоо юу гэдгийг 7 хоногт тэдэн удаа 3 удаа ч гэдэг юм уу тий. За заавал энэ зүйлийг хийдэг бай гэдэг байдлаар ингээд тохирдог, дүрм тогтдог байхын ч гэсэн чухал нөлөөтэй байгаад байна. За тэгээд цаашлаа дараагийн дугаарт нь хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ бас ярилцдаг байхын чадвар дадал их чухал байна л да. Тухайлбал одоо нөгөө хүүхдүүдийн стрессээ тайлах арга бол утас болоод шүү дээ. Хэцүү бухимдал ёо гээл өрөөндөө орсон өсвөр үеийнхэн шууд утсаа аваад Instagram үзэл ингээл утсан дээр орон дээр хөвтөж байгаа тий. Гэтэл тэр дунд тэр хүний зүрх сэтгэлийг стрессийг тайлж байгаа бухимдлыг одоо тайлж байгаа бэрхшээлийг даван туулах зүйл утас үнэндээ биш ээ. Хин нэгний үнэтэй хэрэглөөр тэр гоё ганган байдал биш ээ. Гэтэл ярилцсанараа тэр гарц гаргалгаа хайснараа ойлголцснороо гэдэг энэ дадлууд алга болоод байна. Тийм учраас 10 минутын чин сэтгэлийн яриаг гэр бүлийнхэнтэйгээ ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэйгээ бага насны хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх нь чухал байна. Тухайлбал өнөөдөр чиний хувьд ямар байсан бэ? Юу хэцүү байсан бэ? Чамд өнөөдөр юу одоо тохиолдож байна гэдэг асуултууд хизээж тэр асуултуудыг хүүхдээс асуухгүй бол хүүхдийнхээ амьдралд би тэр нуралтыг, тэр уналтыг, цаашлаад стрессийг хүлэмжшөөрөөсөөр л байх болно. Тэгэхээр гэр бүлийн дүрм нэг сонсдог байх, доромжлохгүй байх, уучлал гуйж сурах ч гэдэг. Миний ингээд амин чухал одоо харилцааны чанарууд байгаа даахгүй тий. Тэгэхээр энэ дүрмийг тогтоож тэгингээ тэр харилцааг сэргээхийн тулд энэ яриаг өрнүүлдэг байгаарэ гэж өнөөдрийн судалгаа даалны нэвтрүүлгийн төгсгөлд бас зөвлөё. Тийм шүү. Тэгээд нөө хүүхдүүдээс асуугаад бас үзээрэй тий өөрсдийнхөө хүүхдүүдээс аав ээж чинь чамайг сонсдгоо, чамтай яг гой зөв ярилцдгоо гэд ингээд өсвөр наснд ирээл яхаар найзуудтайгаа ингээл ярилцвал илүү ойлгомжтой тий илүү амар тэд нар яг намайг чин сэтгэлээсээ ойлгоод байгаа юм шиг санагддаг тий. Тэгээ эцэг эхчүүдээс эргээд асуухаар хүүхдүүдтэйгээ ярилцдгоо гэлдэгдэг үнэндээ одоо тий ярилцдээ штэ ярилцдаг гэдэг. Гэтэл хүүхдүүд болохоор эсэргээрээ тэгж хэлдэг. Үнэндээ ярилцдаг биш ээ. Заавар өгдөг, зааж зааварладаг гэдэг тий. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ямарваа нэг сэдвийг ямарваа нэг зүйлийг ярилцахдаа эхлээд тэр хүүхдийн өөрийнх нь үзэл бодлыг сонсох, өөр нь яриулах, юу мэдэрснийг нь асуух тий. Энийг яаж шийдэх гэж тий чи ботсон бэ? Чиний хувьд шийдэл нь юу вэ гэж асуух тий. Тэгээд дараа нь харин үнэхээр одоо өөрийнхөө зүгээс хэлмээр байвал аав нээж нь харин ийм талаас нь бодож гин эсвэл дэмжиж чиний бодож байгаа чиний гаргасан шийдэл ямар тий ухаалаг юм бэ? Ямар зөв юм бэ гэж ингэж дэмжиж өгөх нь тэрний хүүхдүүдийн хувьд ийм гоё амьд тэгсэн ирнэ дэмжлэгтэй яриа байгаа байхгүй. Гэтэл аав ээж нар бид нар маш их андуурдаг яриад байгаа штэ хүүхдүүдээ яриад байгаа заагаал байгаа хилээл байгаа. Хүчнөө л хэлж яхад юусоо ойлгохгүй ингээд идэг. Гэтэл хэлж байгаа нь зааварлаж байгаа, дээрээс харьцаж байгаа учраас тэр хүүхдүүд нэг юм хүлээж авахгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ байдлыг бас өөрчлөх юм бол эргээд одоо тий магадгүй тэр уцаа барьдаг биш аавтайгаа ээжтэйгээ ярилцах цаг гаргадаг тийм болох юм шиг байгаа. Тэгээ саяхан би нэг өгүүлэг уншижсэн чинь тэр өгүүлэг дээр болохоор ингээд гэр бүлийн цаг гаргахын тулд 3 хүүхэд нь ингээд ээж нь нас бараад тэгээ 3 хүүхэдтэйгээ үлдсэн аав хүүхдүүдтэйгээ илүү ойр байгаад хүүхдүүдийнхээ бас нэг тэр сэтгэл зүйн хэрэгцээг хангахын тулд өсвөр наснд байхад нь гэр бүлийн одоо кино үзэх цаг гэдээ гаргадаг болсон. Тэрийгээ 7 хоногт 1 удаа хийдэг байсан. Тэгэл 1 удаа хийдэг байхад хүүхдүүд нь арай бага байхад бол өөрсдөө киногоо захиалаад тэр үед нөгөө кино ингээл одооных шиг хүснээсээ үздэг биш байсан. Тэгэл энэ киног үзмээр байна, тийм кино үзмээр байна гэл аав нь тэрийг ирж олоод хамт үздэг байсан байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа хүүхдүүд том болсон чинь 7 хоног нь ингээд юм төвхтэй болсон. Тэгээ аавда 7 хоног биш сартаа ганц удаа хий л да гэт тэ. Тэгээд тэрийг ганц удаа хийж хэлсэн байгаа даа. Тэгсэн 1 жилийн одоо аавынхаа төрсөн өдрөөр 3 хүүхэд нь гуруулаа тэр яг тэр төрсөн өдөр нь тэр киноных нь өдөр байсан. Тэгсэн чинь гуруулаа ирээгүй. Тэгээ том охин нь тэрэндээ ингээ айгүй олон жил гимшиж явж хагаад нэг өдөр аавынхаа төрсөн өдрөөр ингээд хол амьдардаг. Гэр бүлтэй болоод хол амьдардаг. Тэгээд битсэн байгаа. Ааваа ингээ тэр жилийн таны төрсөн өдрөөр би ингээ тэр үед гэр бүлийнхаа цагт байхгүй байсан да. Одоо ч гэсэн харамсдаг.
одооноос эхлүүлээд хэдүүлээ хол амьдарч байгаа ч гэсэн яг энэ цагийг гаргая. Өнөөдөр таны тэр үед сонгоцсон байсан киног би бөө юм болж оллоо. Тэр киног тантай хамт гэр бүлээрээ хамт үзмээр байна гэд ингээд бүгдээр нь рүү ингээд мэйл илгээсэн. Тэгсэн чинь одоо хамгийн одоо харамсалтай нь дунд дүүн, баг дүүн тэр өдөр байгаагүй. Аав нь тэгээ тэрийг хинт ч хэлээгүй. Тэгээ ганцаараа өнгөрүүлсэн байсан. Тэгээд орж ирээ те тэр үед ч гэсэн би найз залуутайгаа уулзахгаа явцсан байсан юм а. Очоогүй штэ уучлаарай ааваа. Тэгээ дүүн ч гэсэн те тэр үед ч гэсэн би найзуудтайгаа явах гээд очоогүй. Тэгвэл бид гурийн хинэн ч очоогүй юм байна штэ уучлаарай ааваа гэд. Тэгэхээр амьд харилцаа тийм нэг те гэр бүлдээ гаргадаг тэр цаг ямар чухал юм бэ гэдгийг сүүлд ингээд нэг жоохон том болоод ухаарсан байгаа юм л та. Тэрэн шиг өнөөдөр аав ээж та бас те ухаарч ойлгож байгаа бол хүүхдүүдтэйгээ орчин үеийн тэр стрессээс ангижрахын тулд гэр бүлтэйгээ хайртай дотны хүмүүстэйгээ амьд харилцааны гүрийг заавал бий болгоорой гэж уриалаад хоёлоо өндөрлөе тийм ээ. За тэгээд судалгаа 70-ны нэвтрүүлгийг энэ түргэж жаргаж байна. Сонсогч та бидний нэвтрүүлгийг үзээд нэг зүйлийг бодож нөгөө зүйлийг тунгааж 7 хэмжиж нэг ухтаа нэг л огтлоо гэдэг одоо яг энэ зарчмын дагуу бас амьдралдаа хандах баха гэж итгэж найдаж байна. Гэр бүлийн радио судалгаа 70-ны нэвтрүүлэг судалгаатай баримттай мэдээллийг сонсогч үзэгч танд хүргэх болно. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Түр баярлалаа. Үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.